Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 48 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр бол бүр үнэхээр аимшигтай хүн тэрийг ярих учраас сонсож байх явцад одоо зүрх хүчтэй дэлсэж өвдөх ч юм уу тавгуурхэх за мөн зүрх судасны өвчтэй жирэмсэн нялх биетэй хүмүүс битгий сонсоорой гэж зөвлөе. Ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. За одоо ярих байгаа хэргийг бэлтгэхэд хэвлэл мэдээллийн эрхлүүдээр нийтлэгдсэн мэдээллээс гадна цагдаагийн байгууллагын аль бие усны их сурвалжаас өгсөн яриаг тус нэгтгэн оруулсан байгаа. За 2026 он гарснаас хойш бол олныг зочруулсан сэртгэл хэрэгүүд араасаа гарч ийн. За тодруулах юм бол 2026 оны 1-р сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн амны ноцтой хэрэг гарсан. Энэ өдрийн 10 цаг 54 минутанд хүний амнаас хохирсон гэсэн дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ирсэн. Ингээд хойшлуулшгүй ажиллагаа хэргийн газар дээр шууд явагдсан байна. За хэрэг бол өглөөний 7 цаг 55 минутаас эхлээд 10 цаг 54 минутын хооронд үйлдэгдсэн байж болцсошгүй. Тэгэд 30 настай 8 сартай жирэмсэн эмэгтэй им за түүний охин 4 настай нар одоо бусдын гарт онц хэцхийгээр амь насаа алдсан. За мөн түүнчлэн 3 настай охин нь гар сарвуу нуруундаа хутгалагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Одоогоор бол биеийн байдал нь тун тааруу цэргийн төв эмнэлэгт эмчилүүлж байгаа. Тэгээ эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон юм байна. За дээрх хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн ерхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад эрүүгийн цагдаагийн алба болоод мөрдөн байцаах алба хамтраад энэ хэрэгт онцгойлон ач холбогдол өгч мөрдөр шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 2026 оны 1-р сарын 5-ны өдөр буюу хэрэг гарсны өдрийн одоо 1 хоногийн дараа гэсэн үг те 48 настай эрэгтэй Бачулууныг одоо энэ хэрэгт холбогдуулан цагдаа хориг таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд 30 хоногийн хугацаатайгаар цагдаа ороод байгаа юм. За Бачулуун гэх чинь ямар хүн юм бэ гэхээр сэтгцийн өвчтэй 2020 онд Орхон аймагт гудамжаар алхаж явсан хүний амь насыг хөнөөж исэн. Тэгээ тухайн үед бол шүүх хурал болсон ч шинжээчид Бачулууныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгцийн оншийн дагуу F20 буюу шизофрен гэх оншоор оншилж сэтгцийн өвчтэй учраас 20 ангид ял идлүүлэхгүйгээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу шар адны эмнэлэгт албатан эмчлэх шүүхийн шийдвэрийг гаргаж байсан байна. За үүнээс хойш бол Бачулуун эмчилгээ хийлгэж агаад 2024 онд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарч Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт ганцаараа одоо хүртэл амьдарч байсан. За F20 буюу шизофрен гэдэг нь сэтгцийн архаг хүнд хэлбэрийн эмгэг бөгөөд хүний сэтгхүү, бодол, сэтгэл хөдлөл, зан амир, бодит байдлыг хүлээн авах чадварт ноцтой өөрчлөлт үүсгэдэг өвчин. За шизофренийн үндсэн шинж тэмдгүүд нь бодлын болон хий үзэгдэл, сонсголын хий юм сонсно, за дуу хоолой сонсогдох гэх мэтчлэн үндэслэлгүй ихтгэл үнэмшилтэй болох хөөцөлдөж гин, хорлох гин гэх мэтчлэн сэтгхүү ярианы алдагдал нь өөрчлөгдөн, уялдаа холбоогүй ярих, бодлын логик нь алдагдах, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, сэтгэл хөдлөл нь багасах, хайхрамжгүй болох, инээх уйлахын тухайн нөхцөл тохирохгүй байх, за зан авирын өөрчлөлт буюу нийгмээс тусгаарлагдах, өөртөө анхаарахгүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж одоо тайлбар мэдээлэл буюу одоо энэ Бачулуун гэдэг хүнийг яагаад гаргасан, мэдээллийг нь авах гэсэн юм аа гэсэн ч гэсэн одоо сэтгцийн өвчтөе хүний хувийн нууцын мэдээллийг задлах боломжгүйгээд одоо тодорхой мэдээлэл бол авч чадаагүй. Ер нь бол албан эмчилгээнд ороод ойролцоогоор 4 жилийн дараа за 3-4 жилийн дараа гарсан байгааз тэгэхээр энэ хүнийг нийгэмд гаргах уу эсвэл үргэлжлүүлээд дахиад эмчлэх үү гэдгийг нь дахиад шүүх шийддэг. Шийдэхдээ Симотийн мэргэжлийн эмчийн дүгнэлтэд үндэслээд шийдвэрээ гаргах юм байна. Тэгвэл тухайн үед одоо магадгүй Симотис энэ хүн ингээд сайжирсан, засал сайжралд орсон гэсэн тийм дүгнэлт гаргасан байж магадгүй. Гэхдээ тухайн үеийн сэтгцийн байдлыг одоо үеийн сэтгцийн байдлыг ингээд холбогдож төлөөлөх ямар ч боломжгүй юм байна л да. Гэхдээ эмнэлгээс гарсан хариаллын дагуу сардаа бол заавал хариал дүүргийн эмнэлэг дээрээ 2 удаа очиж үзүүлэх ёстой байдгийн байна. Тиймээс Бачулууны хариаллын эмнэлгээс мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалцсан.
За нийгэмд одоо яг иймэрхүү төрлийн өвчтөе сэтгцийн өвчтөе хүмүүс дахин шилжсэн тохиолдол 2024 оны байдлаар ямар байгаа юм бэ гэхээр нийт 18 иргэн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шүүхийн шийдвэрээр гараад хариаллын өрхийн эмнэлэг, дүүргийн сэтгцийн эмчийн хяналтанд шилжсэн байгаа юм байна. За одоо та бүхэнд IC сайтад нийтлэгдсэн мэдээлэлээс хүргэе. Хурш айлын эмээ хүн чархацсан ч амьд өлцсөн охин нь хурдан эдгэж аав эгч хоёртоо ирээсэй л гэж залбирцуун. Талигач эмэгтэй хурш айлын эмээгээс хэргийн талаар одоо тодруулахад хэрэг гарсан өдөр талигач үе нөхөр манай эхнэр хүүхдийг минь алчсан байна гэд ойрлоод хашгираад байсан. Тэр үед манай тонож байсан том охин нь эмээ хоёулаа манай ээж дээр оръё гэхээр нь би гэртэн дагуулад ортол гэр нь нийл цус болцсон нүд талтрам зүйл болсон байсан. Тэгэхээр нь гинт шоконд ороод айгаад охиныг нь дагуулад гарсан. 8 сартай жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхэдтэй нь алчхна гэдэг үнэхээр хүний санаанд багтамгүй зүйл. Би энэ хүмүүстэй төрөл садам бичигсэн ойр дотн том охин нь надтай хантай байдаг байсан. Энэ эргийг манай хойдлын айлын сэтгцийн өөрчлөлттэй хүн үйлцэн байж болзошгүй гэж бодож байна. Тэр хүн их хүйтэн царайтай, цонхныхоо хөшгөний цаанаас байнга биднийг хардаг байсан. Би ч өмнө нь бас айдгал байсан. Хүн чархацсан ч амьд үлдсэн охиных нь биеийн байдал хурдан сайжирч аав эгчтэй эрүүл болоод ирээсэй л гэж хүсэж залбир цундаа хэмээн сэтгэл төгшингүй яриа өгсөн байна. Хохирогч айлын хажуугаар явхад бага насны хүмүүс нь хашаанда тоглоод л гүйж явдаг байсан гэх. За энэ 2 дугаар хороонд оршин суух иргэн аимшигтай хэрэг гарсныг мэдсэн. Энэ мэдийг сонсоод би муутай эхнэрийн маань биеийн өвдөд эмнэлгээр явж байгаа дөнгөж сая гэртээ ирлээ. Өнгөрсөн шөнө үүрээр хэрэг гарсан газарт олон цагтаа нар ирээд ажиллаад байсан. Хохирогч айлын хажуугаар явхад бага насны жаахан хүүхдүүд хашаанда тоглоод гүйж явдаг байсан. Түүнээс хин хэнийг нарийн сайн танихгүй гэж яриа өгсөн байна. За зарим их сурвалжуудад мэдээлж байгаагаар эмнэлэг твтж байгаа 3 настай охины биеийн байдал бол ёо гэхээс өөр үг хэлж чадахгүй байгаа юм байна. Монгол улсын үндсэн хуульд хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэхдээ өнөөдөр энэ эрх хангахдахгүй сэтгцийн өөрчлөлтөд гихтгэхэд хурш айлынхаа эхнэр хүүхдүүдийнх нь бүр биет нь халдаж, за хоёрынх нь амь насыг онц ноцтойгоор хүнөөсөн байж болцошгүй бүр аимшигт хэрэг гарч нийгмийг цочирдуулсан. За Монгол улсын эрүүгийн хуульд тэгвэл яг юу гэж заасан байдیں۔ Сэтгцийн эмгээг оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдэлийн бодит шин чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Гэмтэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байдаг. За мөн зүгийн сайтынхан тус хорооны нийгмийн ажилтнаас хэргийн талаар тодруулахад хэргийн талаар сонссон, цагдаагаас ирээд мэдүүлэг аваад явсан, шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй мэдээлэл өгч болохгүй гэсэн гэмтрэг үйлцэн байж болзошгүй бат чулуун хяналтад байсан үгүйг бид мэдэхгүй байна. Хэргийг үйлцэн байж болзошгүй этгээдийн цонх яг хохирогчийн гэрлүү харсан байрлалтай. За мөн өгсүр дээрээс бүхнийг ажиглаад сууж явах боломжтой байршилт байсан байна. За үүнтэй холбоотойгоор бол эрүүл мэндийн сайд Чимбүрэн төвлөрсөн удаан хугацааны эмчилгээ болон төрөлжсөн асрамжийн төв байгуулах эсвэл хүнд гэмтэрэг хийсэн хүмүүсийг засварал сайжралд орсон үед нь 20 анги руу шилжүүлдэг байвал гэдэг саналыг гаргасан. Олон хууль судалж өөрчлөлт оруулах шаардлагатай хууль эрхцэн зохицуулалт хийх хэрэгтэй юм байна лээ гэсэн байна. За та бүхэн сая сонссон бах те хорооны нийгмийн ажилтны нь хүртэл Батчулуун гэдэг хүн хяналтанд байсан үгүйг бид мэдэхгүй байна гэсэн байна. Энэ үн ч одоо 2020 онд те Орхон аймагт бүр гудамжаар явж байсан хүний амь насыг хөнөөч гсэн байхад 3-4 жилийн дараа ингээд зүг зүгээр суллагдсан байгаа юм за эмнэлгээсээ. Тэгэнгүүтлээ Сэмүүдээс хамгийн гол нь яг юу гэж ямар одоо дүгнэлт гарсан болоод энэ хүн ингээ ганцаараа одоо амьдэрсэн тий бүр үнэхээр энэ одоо харьяа дүүргийн үнэхээр сэтгцийн өөрчлөлттэй хүн эмнэлгээсээ гарлаа албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болсон гэж шүүхээс гаргасан байгаа бол тухайн харьяа дүүргийн эмнэлэг дээр сард 2 удаа очиж эмчлүүлэх шаардлагатай байдаг гэсэн. Тэгэхээр тухайн харьяа дүүргийн эмнэлэг нь үнэхээр одоо Сэмүүдээс тэгж хүлээл гэж өгдөм үү яадын ийм аимшигтай хэрэг үйлцэн хүн одоо нийгэмд байгаа байтал ерөөсөө мэдхгүй байгаад байгаа хгүй нөгөө одоо хорооных нь нийгмийн ажилтнч мэдхгүй байна эмнэлгийн ч бүр мэдээлэх бас татгалцсан. За энэ хэрэгтэй холбоотойгоор хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх Эрдэнэ бас мэдээлэл өгсөн. Энергийг хамтарсан ажлын хэсэг гарч хэргийг шалгаж байгаа
Сэмүтийн хатуу хяналтанд байх ёстой этгээд ямар үндслэлээр суулж хөлөөтэй явсныг шалгаж тогтоох ёстой. Өнөөдрийн байдлаар сэтгцэн эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан 250 гаруй иргэн байна. Шүүхийн албадлагын арга хэмжээ ахуулан эмчилгээнд хамрагдсан 40 гаруй иргэн байна. Энэ арга хэмжээнд хамрагдсан иргэдийн дэглэм арга хэмжээг өөрчилж хэрэг хүлээх чадваргүй иргэдийг ахиж ийм хэрэг явдал гаргахаас сэргийлэх тал дээр анхаарч ажиллана. Энэ төрлийн хэргийн эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулна гэсэн байна. За бас нэгэн чухал мэдээллийг та бүхэнд дуулгахад яг энэ хэрэг гарах үеэр заяа цахим орчинд маш ноцтой нэгэн бичлэг нийтлэгдсэн. Энэ юу вэ гэхээр олонний анхаарлыг бол угаасаа татсан тухайн бичлэгт бол хар цамцтай 30 орчим насны бололтой эрэгтэй хүн бичлэг хийсэн. Би Барби шиг туулаа шиг охтыг барьж санаа минь амардаг. Би охтыг барих ажлаа 35, 40, 50 нас хүртлээр хийн гихчлэн одоо бүр монголоор энэ монгол хүн байгаа хгүй. Үг хэллэг хэлээд бичлэг хийгээд цахим сүлжээнд байршуулсан байгаа. За энэ хүн болохоро өмнө бас хүүхэд тулгаалахыг заадж исэн Ууган Баяр гихч заяо сэтгцийн хувьд F71 буюу оюуны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй нэгэн байсан юм байна. Энэ эмгэг болохоор төрөлхийн шалтгаантай эмгэг бөгөөд идэгдэггүй харин сэтгцийн эмчийн хяналтанд байх өвчний сэдрэлийн үед эмийн эмчилгээг хийх шаардлагатай байдаг. За энэ Ууган Баярын сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт гарсан учраас шүүхээс одоо түүнд бол 20 хял оноос юм байна тэр хүүхэд тулгаалгаж байхад нь. За захим орчин дээрх бичлэгийг хийж нийтлсэн энэ Ууган Баяр бол 2025 оны 11 сарын 13-ны өдөр эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 2-ын 1-р хэсэгт зааснаар бага насны хүүхэд тулгаалахаар завдсан гэх хэрэгээр Тархуу аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.6 жилийн 20 хял ялаар шийтгэгдэжсэн. За энэ Ууган Баяр бол 29 настай. Тэгээд тухайн хүүхдийг хулгайлгаж ирсэн тийм мэдээллүүд явж илээ та бүхэн бас харсан болвол за яг ийм сэтгцийн өөрчлөлттэй сэтгцийн хувьд эрүүл биш гэдг нь угаасаа тогтоогдсон болвол манай улсад ийм байдсан байж бусад улсад ямар байдаг вэ гэхээр Америкийн нэгдсэн улсад болохоор үнэхээр одоо тухайн хүн өөрийн үйлдэлийн бурууг ухамсарлаж чадаагүй хэрнээ гэмтрэг хийсэн гэж тогтоогдох юм бол ял оноодгүй харин эмчилгээнд удаан хугацаанд байлгадаг. Их Британд бас ерөнхийдөө ахиад ингээд сайн судалж чийддэм байна. Энийг Германд болохоор хэрвээ сэтгцийн өвчин гэмтрэгт шууд холбоотой байх юм бол ял онохгүй харин албатай эмчилгээ ба нийгмийн хамгаалтын хяналт тогтооно гэж. За дээр нь ингээд судалгааны баримтуудаас та бүхэнд хүргэх юм бол 2025 онд гарсан юм судалгаа байгаа байхгүй юу? Энэ тайланд нь 2020-оос 2024 оны хооронд Монгол улсад сэтгцийн өвчтөд идгээд гэмтрэг үйлдсэн тохиолдлуудын тоо, за эдгээрт ингээд авсан арга хэмжээ, шүүхийн шийдвэр, эмчилгээний хэлбэрийг харьцуулан судалсан юм байна. Энэ судалгаанд болохоор 2020 онд нийтдээ 44 гэмтрэг үйлдсэн сэтгцийн өвчтөд идгээдийн тоо 2021 онд 37, 2022 онд 36, 2023 онд 44, 2024 онд 38. Нийтдээ 5 жилийн хугацаанд сэтгцийн өөрчлөлттэй хүн гэмтрэг үйлдсэн нийтдээ 199 тохиолдол бүртгэгдсэн. За ингээд 20-оос 24 буюу нийт 5 жилийн хугацааны тоо мэдээллийг авч үзэх юм бол ерөөсөө буурсан яг тийм үзүүлэлт байхгүй. Ерөнхийдөө яг л адилхан. Иймэрхүү мэдээллүүд явж гин тэгэд маш харамсалтай хэрэг гарсан. Хамгийн гол нь одоо амь хохирогч маань 8 сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөгөө зогсохгүй ургийг нь тэгээд дээр нь 4 настай охиныг нь ингээд нийтдээ маш олон хүний амь насыг бүрлэгсэн тухайн этгээдийг бол одоогоор ингээд цагдаа орцсон 1 сарын хугацаанд цагдаа ороод мөрдөн шалгах ажиллагаа явагдах бах. Үүнтэй холбоотойгоор бас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд ч гэсэн шалгагдах байх гэж бодож байна. Үнэхээр энэ хүнийг тэр дүгнэлт нь зөв байсан уу, үгүй байсан уу гэдэг ч юм уу те яг ийм аимшигтай хүн амны хэрэг хийцэн 20 онд хийцэн байхад ахаад ингээд 3-4 жилийн дараа энэ хүн ингээд засрал сайжралт орсон гэд суллах нь бас зөв үү буруу юу? Энэ талаар ер нь бол нийгэм маш их цочролд орсон байгаа. Үүнтэй холбоотойгоор бас хууль хяналтын байгууллагуудаас маш олон мэдээлэлүүд өгсөн байна. Тэгээд ар гэрт нь бол гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ер нь бол сүүлийн үед маш олон ноцтой хэрэгүүд гарч байгаа. Тэгээ та бүхний мэдж байгаачлан 16 болон 32 настай эмэгтэйг онц гэрцхийгээр хөнөөсөн этгээдүүд байгаа тий. Зарим нь бол тогтоогдоог байгаа. Тэгээд энэ хэргийн шүүх хурал болохоор 2026 оны 1 сарын 12-нд 15 цагаас Баянгол хан үл сонгон найрхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхүүд одоо урьдчилсан хилцүүлэг нь болох юм шиг байлээ. Болно гэд мэдээллүүд нь явж байсан. Тэгээд өнөөдрийн хэрэг ингээд дууслаа. Тэгээд эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.